Амен. 하나님의 말씀 Бурхны үг 디모데후서 또 디모데전서 2장 1-р Тимот 2-ын 8-аас 15 хүртэл бүгдээр уншъя. 1-р Тимот 2-ын 8-аас 15 хүртэл бүгдээр уншъя. Иймд бид ирчүүдийг уур хилэн маргаангүйгээр ариун гараа өргөж газар бүрд залбираасаа гэж хүсдэг. Үүнчлэн эмэгтэйчүүдэд аруу намблаг байдлаар зохистой хувцаслан өөрсдийгөө сүлжсэн үс алт сувдаар эсвэл үнд хувцаар биш Бурханаас эмээгч эмэгтэйн зохистой сайн үлсээр чимэгтэн эмэгтэй хүн дуугүйгээр бүрэн иргэшээл дор суралцах, харин эмэгтэй хүн заах эсвэл эр хүнийг захирах эрх мэдлэгтэй байхыг би зөвшөөрөхгүй, харин дуугүй бай. Учир нь эхлээд Адам дараа нь Ева бүтээгдсэн билээ. Адам мэхлэгдээгүй, харин эмэгтэй мэхлэгдэж гэмт унсан юм. Гэвч эмэгтэйчүүд итгэл, хайр, ариусгал дор даруухан байваас тэрээр хүүхэд төрүүлэхээр аврагдана. Амен. 아담이 꾀임을 보지 아니하고 여자의 꾀임을 보아 죄에 빠졌음이니라. 그러나 여자들이 바른 종들로서 믿음과 사랑과 거룩함에 거하면 그의 사랑으로 구원을 얻으리라. 아멘. 자, 광고 말씀 제가 잠깐 드리고. За зарлал байна. Зарлал сонсоод үгийг дамжуулын нэгтэн 예배를 마친 다음에 би хүндэтгэл мөргөл өргөсний дараа Орсын хүндэтгэл мөргөл 13 цагаас байгаа. Тэрийг дуусгаад манай чонжууд байдаг Ебадаг цуглаанд очиж 14 хүнд усан баталгаа өгнө. 그다음에 또 우리 권대식 성사님도 Гондешик авралын зар тараагч мөн усан баталгаа авах хүсэж байна. Тэгээд 18 хүн баталгаа авна. Усан баталгаа энэ бол үнэхээр гайхамшигтай. 제가 이제 염려하는 거는 거기 가서 이제 한 사람 구원의 헌신을 제가 해야 돼요. Тэгэхээр тэнд очиод би хүн нэг болгоны авралын баталгааг шалгаж вэж би усан баталгаа өгнө. Авралын баталгаа байхгүй хүнд усан баталгаа өгөх боломжгүй. Тэд нар махбодын хувьд дахир дутуу бэрхшээлийн хөгжилтэй хүмүүс байгаа. За тэгээд зарим хүмүүс бол нэрээ бичиж чадахгүй хүн ч гэж байдаг юм байна. Тэгээд залбираад эзний өмнө залбирх юм бол бурхан гайхамшигтайгаар ачаална. Тэгээд энэ 18 хүн бүгд усан баталгаа авахар та бүгд залбирч өгөхийг хүсэж байна. Хоёрт нь 우리 국제총회가 여러분들 우리 교단은 대한예수교 장로교회 장례 국제총회입니다. за манай Пусок хавд 국제총회가 마이ами 임마누엘 교회에서 Иммануэль чуулганд Америкийн Иммануэль чуулганд хайрын цуглаан болон манай цуглаан хоёр нийлээд эзний пастор удирдагч нарыг бол дайлах байгаа. 140-с 150 хүн ирнэ. 그리고 특별히 이번에 Бүр онцгой 연습하는 분들 нас ихтэй пасторууд, итгэвч орсон пасторууд ирнэ. Мөн хоёр үеийнхэн залуучууд ер нь пастор хийж байгаа хүмүүс ч гэсэн ирнэ. 우리 교회에서 장로님들이 Манай удирдагч пасторын даруй ахлагч нар 150 малгай хийж өгсөн. Тэгээд 14 тэр тослогоо авсан хүмүүс байгаа. Тэрийг болохоор 150 хүн тийш авч өгөхөр болсон. 나머지 돈 넓혀가지고 아마 다른 합의 본 것 같아요. 그래서 티셔츠를 이렇게 해서 아름답게 해가지고 보내드리고 그렇게 하겠습니다. 그래서 제가 제 종에 참석해서 이걸 다 발표하고 또 여러분들 위해서 기도해 주시라고. Тэгээд та бүгд бас энэ тал дээр залбирч өгөхийг хүсэж байна. 성경에 보면 주의 종을 대접하고 주의 그 상을 받는 Тэгэхээр иш үзүүлэгчийн бид нар туслах юм бол иш үзүүлэгчийн бас тэр ерөөлийг авнаа гэж хэлдэг шүү дээ. 제가 이제 내일 끝나고 제가 올라와서 선기도 합니다. 화요일부터 하니까 목사님 받으시니까 하나하나 이렇게 줄 수. Хоёр дахь өдөр өвөрийн зээлбэр бол манайхын нэг дахь өдөр болохоор пасторуудын амардаг өдөр байгаа. Хоёр дахь өдөр өвөрийн зээлбэр ирнэ. Тэгээд би миний хувьд бол ямар ч байсан хоёр дахь өдөр өвөрийн зээлбэр хийн. За бүгдээр хамт зээлбэрцгаая. Хайр, ивэл ерөөлөөр дүүрэн эзэн минь танд талархъя. Өнөөдөр ч гэсэн Папмасё пасторыг та өдөртөн үгийн мэдлэг мэрэгэн хүч чадлыг дөөргөж эзэн таны үгийг бүрэн төгс дамжуулахад сонсож байгаа хүмүүс ч гэсэн ариун сүнсээр сонсон тэр үг сүнсний хоол болоход эзэн туслаач. Иесусийн нэрээр талархан залбирч байна. Амен. 자, 제가 녹화심에서 자꾸 여러분에게 말씀드리는데 우리가 이제
그 성경을 읽잖아요. За бид нар Библийг уншихдаа 마치 뭐와 같으냐면은 юутай адилхан байна вэ гэхээр 여러분들이 성경을 같이 이렇게 교독을 за 하면 бид нар номлохоос өмнө бол Библийн ишлэлийг уншиж байна. 성경을 읽는 것은 Библийг гэртээ уншина гэдэг маань 그걸 피는 것 같아요. бид нар болохоор тэр газрыг ухаж байгаатай адилхан бөгөөд газар суур тавьж байшингийн суур тавьж байна. Тэгэхээр тэрийн бурхны үгийг бид нар уншихдаа болвол үнэхээр хүзүүний зүйлс ч юм уу бүгч ч юм уу тийм юм хийдэг байна. Тэгэхээр та бүгд гэр бүлтэй байхдаа номлол Библийг уншиж тэгэхээр энэ бурхны өгсөн үгийг уншаа гэхэд бүгдөө өнгөрч болохгүй бүр нэгэн уншихыг хүсэж байна. Тэгэхээр миний хувьд бол Библиэлд бичээгүй үгийг ярих юм бол итгэхгүй байж болно. Харин Библиэлд бичсэн үгийг би ярих юм бол тэр та бүгдэд агуу өрөөлийг өгнө гэдэгт итгэж байна. Бурхны үг. За бурхны дараалал сэдвтэй 1-р Тимот 2:8-аас 15 хүртэл өгсөн үг байна. Бурхны дараалал сэдвтэй та бүгдтэй эзний ивэлийг хуваалцахыг хүсэж байна. Бурхан энэ дистралыг бол маш их чухалчилдаг бурхан. Бүхий зүйлийг бурхан бол үл тоодог бурхан биш ээ. Бурхны дистралал дотор бурхан бол бүгдийг хийж үйлддэг гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Бурхан тэр өөрөөр оршигч бөгөөд цор ганц түүний хүү Есүс Христийг энэ газар дээр илгээсэн. Тэр газар дээр ирсэн Есүс Христ аавын тэр үгэнд дуулууртай байж бүр үхэл хүртэл дуулууртай байж бурхны үнэн дистралыг хийж үйлдсэн бөгөөд үхэл хүртэл Филиппо 2:6-аас 6 дээр хэлсэн байдаг. Тэгэхээр тэр хүү бол энэ газар дээр ирсэн. Тэр бол бүгдийг хийж үйлдсэн шүү дээ. Загалмаа дээр цовлогдсон цусаа урсгаж дахин амилж дээш синти заларсан. Тэгэхээр ариун сүнсийг ааваас авч бидэнд өгсөн гэдэг нь Үлс намын 2:1-ээс бол гардаг шүү дээ. Тэгэхээр бурхан бол нэгднийггүй дистралтайгаар бүх зүйлийг хийж үйлддэг бурхан гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Ариун сүнс бид нар дээр ирж юу хийсэн бэ гэхээр ариун сүнс бол өөрийнхөө хүслийн дагуу хийдэг юм биш, харин бурхны хүслийн дагуу тэр дистралал дотор хүүгийн тэр цусаараа хултаж авсан сүм чуулганыг ариун сүнс удирдан хамгаалж байдаг. Бурхан ажиллахдаа маш их тодорхой бурхны дистралал төлөвлөгөө гэж байдаг бөгөөд энэ болгоныг бол хийж үлддэг. Пастор миний хувьд Америкт явхаас өмнө бурхны талаар бол маш их эргэлзэж байсан гэж би та бүгдэд хэлсэн. Зарим хүмүүс бол ингэж хэлдэг. Бурхантай уулзсан уу гэж надаас бол асууж байсан тийм ээ. Би бол бурхантай уулзаагүй байсан бол яаж пастор болох вэ? Гэхдээ бурханаас би юуг ойлгосон бэ гэхээр бурхны төлөвлөгөө. Бурхны тэр дистралал дотор нэгэнгүй хийгдэж үйлдэгдэж байгаа тэр зүйлүүдийг би ойлгон бол гайхаж зочсон. Тэгэхээр энэ Библи гэдэг маань за хуучин гэрээний ном 1500 за шинэ гэрээ 100 жилийн туршид нийтдээ 1600 жилийн туршид бичигдэж ирсэн энэ бурхны үг байна. Тэгэхээр энийг бол нэг хүн бичсэн юм биш. 40 гаруй хүн болвол ариун сүнсээр бурхны төлөвлөгөөг бол нэгэнгүй бичсэн. Энэ бол 1500 жилийн туршид бол бичигдэж ирсэн. Бурхны төлөвлөгөөн дотор бол энэ болгон хийгдэж ирсэн. Энийг бол би харж ойлгоод бол гайхамшигтай. Бурхан бол дистралалтай. Бурхан бол гайхамшигтай бурхан гэдгийг бол би маш ойлгосон байгаа. Бурхан бүх зүйлийг бүтээхтэй. За 6 хоног бол энэ ертөнцийг бүтээсэн. Бурхан бол хүч чадал байхгүй учраас 6 өдөр бүтээсэн юм үгүй шүү дээ. Бурхан бол өөрийнхөө амнаас гарсан үгээр бол хормын дотор энэ ертөнцийг бүтээх чадaltaй бурхан. Гэхдээ бурханы хувьд бол төлөвлөгөөтэй байж нэгэнгүй хийж үйлдэн. Нэгдэх өдөр нь болохоор гэрэл бай. Тэгээд өдөр болж 2 дахь өдөр болж за тэгээд 3 дахь өдөр нь болохоор тэнгэр газар мөн мод ургамал ногоо мөн далайн амьтад шуудыг
сүүлд нь болохоор хүнийг бол бүтээж байна шүү дээ. Тэгэхээр энэ дотор Бурхны тэр гайхамшигтай нууцсууд бол байгаа. Эхлэл номын бичсэн тэр 6 өдөр дотор Бурхны гайхамшигтай нууцуд байна. Бид нар бол Бурхны хүүгийн дүр төрхийг дуурайсан шүү дээ. Хүүгээ өгсөн тэр бид нарыг бол хүүгээ өгч бид нарыг хайрлсан шүү дээ. Тэгэхээр Бурхан ертөнцийг бүтээхдээ жишээлх юм бол ямар ч төлөвлөгөө байхгүй орны өдрийн дотор бүгдийг таг гэл хийсэн бол бид нар Бурханд яаж итгэх вэ? Гэхдээ та бүгд бодоод үзээрэй. Бид нар гэр барихтаа, байшин барихтаа хүмүүс төрүүлж ордгоо шүү дээ. Байшингийн суурийг тавиад байшингаа барьсан хойл хүмүүс ордог шүү дээ. Тэгэхээр Бурхан 6 хоногийн туршид бүх хийл зүйлүүдийг бүтээсний дараа хүнийг бол 6 дахь өдөр нь бүтээж байна шүү дээ. Тэгэхээр Бурхан бол ийм гайхамшигтай. Тэгээ бид нар дээвэр дээр гараад болоод энэ дээврийг бүтээхдээ бид нар дээрээсээ хийдгүү шүү дээ. Тэгэхээр бид нар дээврийг бүтээхдээ дээрээсээ биш харин доороосоо хийх хэрэгтэй. Хэрвээ бид нар дээврээсээ бариад доошоо урах юм бол бороо орно шүү дээ. Тэгэхээр доороос эхлээд дээшээ бол энэ барилгыг барьдаг шүү дээ. Энэ бол дистралал. Тэгэхээр Бурхан бол 6 хоногийн туршид хийж бүтээхдээ хүнийг хэрвээ төрүүлэг бүтээсэн гэж бодох юм бол хүн байх газар байхгүй юм шүү дээ. Харин Бурханы хувьд гэрлийг бүтээж агаар болон ус газрыг бий болгож инхэр бүхий зүйлүүдийг хүнийг амьдрахаар энэ бүхий зүйлүүдийг хийж бүтээж ургамал амьтныг хүртэл бий болгосон Бурханы төлөвлөгөөнд дотор 6 дахь өдөр хүнийг бүтээсэн. Тэгэхээр Бурхан бол гайхамшигтай дистралийн Бурхан. Бурхан бол тэр өөрийнхөө төлөвлөгөөнд дотор бүгдийг хийж бүтээдэг. Бөгөөд энэ Библийг харах юм бол бүх зүйл дистралалтай хүн. Тэгэхээр хүнийг зөвхөн аврах тэр Бурханы төлөвлөгөө байсан бол Адам, Ева хоёр нэг гэм нүгэл хийх юм бол Есүс Христ эргээл шууд өөрчлөлт болох байсан шүү дээ. Харин тэгээгүй. Бурхан бол бүх зүйлөө бүтээхээс өмнө төлөвлөгөө хийж уус сүнсийг болон хүнийг болон аврах болон талаар Адам, Ева гэм нүгэл хийхэд Адамыг төрүүлж эрэгтэй хүнийг төрүүлж бүтээгээд дараа нь Адамын хавирганы ясаас эмэгтэй хүнийг бүтээсэн гэдэг маань энэ бас дистралал шүү дээ. Дистралалд Адамын хувьд бол туслах тэр хүн хэрэгтэй байсан учраас эмэгтэй хүнийг бол бүтээж өгсөн тэр эмэгтэй. Тэгэхээр Эхлэл номын 3:15 дээр болохоор Эхлэл номын 3:15-ыг сайн уншдаа. Энэ мөн Бурханы дистралал би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэй үрийн хооронд дайсан дүүсгэн тэр үер толгойг чинь бяцуулж түүний өзгийг чи нэслэн гээд Бурхан бол гайхамшигтай үнэхээр тодорхой хийж үлддэг Бурхан. Энийг бид нар бол Библиэс ойлгож мэдэж харж даг байх хэрэгтэй. Бурхан бол гайхамшигтайгаар тодорхой хийж үлддэг Бурхан. Тэгэхээр бид нар энийг сайн ойлгож бид нар Библийг унших хэрэгтэй. Бурхан бол нэггүй дистралтайгаар хийж үлддэг төлөвлөгөөтэй хийж бүгдэг Бурхан. За хуучин гэрэн дээр Явха Бурханы тэр амлалтанд итгэж байгаад дараа нь Есүсийн нэрийг биднэрт өгсөн бөгөөд Есүс Христэд итгэсэн хүмүүст бол авралыг өгсөн. Бөгөөд энэ болгон болгоул хуучин гэрээ, шинэ гэрээ энэ болгоныг нэггүй болоод Бурхан хийж байна шүү дээ. За Израилийн ард түмэн Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан гэж хэлдэг. Одоо ч гэсэн тэгж хэлдэг Авраам, Яаков, Исаакийн Бурхан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Авраамд байгаа тэр итгэл, Исаакт байгаа тэр итгэл ийг бол итгэлээ өгч нь Авраам, Исаакт итгэлээ өгч, Исаак, Яаковд итгэлээ өгч шүү дээ. Тэгэхээр энэ өвөө болон ааваас ирсэн тэр итгэл
Абрахамд байсан тэр итгэл, аавд Исаакт байсан тэр итгэл, Исаак Яаков над дээр ирсэн. Гэт энэ бол дараалал хүртэл ийм гэр бүл хүртэл юм биш үү? 3 үе дамжаад Бурхны ирүүлийг авсан үндэстэн гэсэн тэр бол зүйл байна. Израильчууд тэгэхээр та бүгдийн амьдрал ч гэсэн мөн ийм байх хэрэгтэй. Би энэ гэр бүл энэ ертөнцөөс явхад миний өр хүүхдүүдийн минь хүүхдүүд бүр ингээд нэггүй итгэхээр 1000 үедээ итгэхээр явах итгэлээ өгөх хэрэгтэй. Энэ бол маш чухал. За итгэлийн гэр бүлийг харах юм бол 3 дахь үеийн итгэл хараа өвөгийн болон аавын итгэл мөн хүүд ирж байна бүр гайхамшигтайгаар. Итгэлийн дистралал, итгэлийн тэр гайхамшигтай итгэл бол 3 үе дамжин бууж ирсэн байна. За гэр бүл гэхээр бид нар бол маш багаар боддог байгаа. Тэр жижигхэн гэр бүлийн хамгийн гэрийн толгой бол эцэг үг байгаа. За энийг нэлээд том харах юм бол улс болно. Улс гэдэг нь улсын хамгийн агуу хүн хэмбэхээр хаан буюу ерөнхийлөгч байна. Дахиад хэлье. За нэг гэр бүл дотор гэр бүлийг толгойлж байгаа хүн бол аав байдаг. Бурхан ингэж хэлж байна. За тэгээд бид нар энийг агуугаар харах юм бол улс үндэстний тэр ерөнхийлөгч хаан хамгийн агуу. Тэгэхээр бурхан энэ болгоныг харахтаа бурхан бол хаан, бид нар бол түүний ард түмэн гэж бол хуучин гэрэн дээр хэлсэн. Харин гэр бүлийн хувьд бурхан бол бидний сүнсний аав, бид нар түүний хүүхдүүд гэж бидний харилцааг бол ингэж хэлж байна. Энэ бурханы гайхамшигтай том нууц. Тэгэхээр та бүгд гэр бүлд нь ямар нэгэн асуудал бий болох юм бол энэ бурханы дистралал байхгүй болох юм бол энэ гэр бүлд асуудал үүснэ. Тэгэхээр өнөөдөр та бүгд энэ үгийг сайн сонсхийг хүсэж байна. Тэгэхээр бид нар бурханы өгсөн энэ гэр бүл болон бурханы өгсөн энэ улс, энэ бүхэл дистралал бол яаж бид нар хийх вэ гэдгийг бурхан биднэрт бол үгээ өгсөн. Библи бол энэ дистралын талаар ярьж байна. Энэ улс та бүгдийн гэр бүл хийж байгаа ажил үйлсийн тэр бүхэл зорилго байхгүй болох юм бол төлөвлөгөө байхгүй байх юм бол юу ч биш болох нь шүү дээ. Энэ дэр дистралал гэж байна. Есүс 12 дагалдагчийг сонгоод мэдээ дамжуулахдаа бол дистралтай хийсэн. Шууд чи ерөөсө гараалаа сайн мэдээ тараал гэж хэлээгүй. Яваад чи сайн мэдээ тараа гэж хэлээгүй. Есүс болохоор Иерусалимд очиод чи сайн мэдээ тараа гэж хэлсэн. Иерусалим болон Юудээс хамаар болон газрын хязгаар хүртэл чи сайн мэдээ дамжуул гэж дистралтайгаар бол үгээ хэлсэн гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. За бид нар Библийг мэдэхгүй байхдаа ч гэсэн бид нар итгэлийн амьдралаар амьдраагүй байхдаа ч гэсэн бид нар ертөнцид байхдаа ч гэсэн бидний хувьд бол удирдагч байна. За бид нарын зургтыг харах юм бол амьтны ертөнцид хүртэл тэр хүчрхэг нэгэн байна шүү дээ. Тэгэхээр тэрийг хайхын тулд маш их зардал гаргадаг. За тэгэхээр тэр амьтдыг удирдаад байгаа тэр хаадуудыг харах юм бол тэгээд ээжийнхээ тэр сүүг ууж байхдаа тэр амьтан ч гэсэн ээжийнхээ сүүг уужгаад гарах юм бол тэнд ээжид бол найдах зүйл байхгүй болж байна шүү дээ. Харин хүн бол тийм биш. Хүн бол ээжээсээ гарсан, хөхөөнөөсөө гарсан ч гэсэн үнэхээр ээжийнхээ доор бол ээжтэй бас ээжигээ гэсэн тэр зүрх сэтгэл бол хүмүүст байдаг шүү дээ. Гэхдээ
이 문제가 지금 요즘 세상 사는 문제가 뭐가 문제냐? За энэ ертөнцид амьдарч байгаа асуудал юу вэ нэ гэхээр гэр бүлүүд хагарч байна, хувь хүн болгонд асуудал үүсч байна, хүүхдүүд, гэр бүлийн харилцаа бүгд бол нурж унна гэдэг нь юу вэ гэхээр тэр дистратал байхгүй болсон учраас би 70 жилийн хугацаанд амьдарч байхдаа үнэхээр энэ дистратал байхгүй энэ цаг үеийг би одоо анх удаа харж байна. Энэ ертөнц яаж эргэж байгаа юм. Энэ бол үнэхээр эцсийн цаг үе гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар болохоор эцсийн цаг үед үнэхээр уруу татагтаа дуунах сүмчуулган болох юм уу? Аль эсвэл эцсийн цаг үед ялсан сүмчуулган гэр бүл байх уу гэдэг тал дээр бид нар бол сайн анхаарах хэрэгтэй. Одоо сүүлийн үед нас ихтэй хүмүүс хэлж байна. За би гадаа явж байгаа хүнтэй уулзах юм бол тэр нас ихтэй хүмүүсийн зүрх сэтгэлүүд бол бүгд адилхан байна. Энэ ертөнц яаж үнэхээр яваад эргээд байна. Дистратал байхгүй болох юм бол хамгийн түрүүнд гэр бүл үгүй болох нь байна. Нийгэм ч гэсэн бас асуудалд орно. Тийм болохоор энэ нийгмийг тэр дистратал үгүй болж тэр нийгэмд бурхан бол маш их хүчтэй хэлсэн үг байгаа. Тэгэхээр энэ үгийг бүгдээрээ харахыг хүсэж байна. Та бүгд бичээд явахыг хүсэж байна. Ром номын 13 1-7 хүртэл бүгдээрээ уншъя. Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлүүд хүн бүхэн захирагдан. За энэ Бурханы анхааруулсан үг байна. Гэр бүлийн төлөө, мөн улсын төлөө, бүхэл улс үндэсний төлөө бүхэл гэр бүлүүд ингэж байж болохгүй гэж анхааруулж хэлсэн үг. Ром номын 13-ийн 1-7 хүртэл. Ром номыг бол Илч Паул бичсэн байгаа. Тэгээ Илч Паул бол хурим хийсэн хүн биш. Тэр бол ганцаараа амьдарч байгаад бол явсан хүн. Илч Паулын хувьд гэр бүлийн талаар энэ дистраталын талаар бол маш тодорхой бичсэн гэдэгт биднэрт бол маш их чухал үг байна. Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлтнүүд хүн бүхэн захирагт. Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг эсэргүүцсэн хүмүүс нь өөртөө шийтгэл хүртэх болно. Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлдэх та түүнээс магтаалыг хүртэх болон тэр таны сайн сайхны төлөө Бурханы үйлчлэгч юм. Хэрвээ та муу муухайг үйлдвэл айхтун илд тэр дэмий зүгээгүй. Тэр бол муу муухайг үйлдэгчдээс Бурханы уур хилэнгийн өшөөг амнаа. Түүний үйлчлэгч мөн тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус мөн мэс чанарынхаа учир захирагдах хэрэгтэй. Ийм учраас та нар ч гэсэн татвараа төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарцнаар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм. Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүндээ татвараа, гайлийн татвар авах ёстой хүнд гайлийн татвараа төл. Айж эмээвэл зохих хүнээс айж эмээ. Хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндлээ. Амен. За энэ дээр маш их чухал үг байна. За Ром номын 13-ийн 1 дээр бүхэл эрх мэдлийг Бурхан бол тогтоосон гэдэг хэлж байна. Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлтнүүдэд хүн бүхэн захирагдаа. Амен. Бүхэл энэ эрх мэдлийг Бурхан бол тогтоосон байна. За тэгээ улсын эрх мэдэл, гэр бүлийн эрх мэдэл, хийж байгаа ажил үйлсийн эрх мэдэл, сүмчуулганы эрх мэдлийг бол хэн тогтоосон бэ гэхээр Бурхан тогтоосон.
이걸 여러분들이요, 그걸 받아들여야 Энийг 됩니다. та бид бүгд хүлээн авах хэрэгтэй. 이거를 받아들이지 Энийг 않고 хүлээн 하는 것을 авахгүй 행동하면 өөрийнхөө хийж 결과가 дураар хийж 역설과 үлдэх юм бол 똑같이 эцсийн 이어지지 шийдвэр 않습니다. нь хүртэл энэ дээр яах вэ гэдэг 그렇기 талаар хүртэл 때문에 хэлсэн байна шүү дээ. 우리는 Тэгэхээр 이 бидний хувьд 권세를 энэ эрх 무시하는 мэдлийг үл 것을 тоон 뭐라고 гэх юм 그랬어? бол юу гэж хэлж байна гэхээр 하나님의 영을 тийм 의식하는구나. эрх мэдлийг эсэргүүцэх чинь Бурхны тогтоолыг эсэргүүцсэн хэрэг, эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөө 나라의 шийтгэл хүргэх 권위나 болно. 가정의 권위나 Тэгэхээр 직장의 권위나 교회의 улс болон 권위를 гэр 무시하게 бүл 되면 хийж байгаа ажил үйлс 누구를 болон сүм 명하는 것이 чуулганы 아니라 дистралыг үгүйсэх юм бол 하나님의 Бурхны 영을 тогтоолыг 의식하는 эсэргүүцэж 것입니다. байна. 그럼 Тэр 결과가 어떻게 эцсийн 나오냐? шийдвэр нь юу 심판입니다. гэж хэлж байна гэсэн 하나님 эсэргүүцсэн хүмүүс 심판하시겠다는 өөрсдөө 겁니다. шийтгэл хүргэх болно гэж шүү дээ. 굉장히 중요한 Энэ бол 말씀입니다. маш их чухал үг 여러분들 энд 나라를 хэлсэн байна. 생각해 За 볼게요. улсыг бүгдээр бодоод үзье. 대통령을 뽑을 때 За 투표에서 ерөнхийлөгчийг бид нар сонгохдоо 뽑았습니다. сонгуул хийж ээж сонгодог 근데 байгаа. 우리가 투표를 했는데 뽑았는데 Бид нар сонгоод ерөнхийлөгчийг босгосон. Харин 하나님은 벌써 Бурхан болоод тэрийг аль хэзээний мэдэж байна. Бурхан 5-10 жилийн өмнө аль хэзээний болол төлөвлөгөө хийж босгосон байна шүү дээ. Тийм учраас бөө эсэргүүцээ. Тэр бүхий зүйлүүдийг бол хүлээн зөвшөөрөө. Аль эсэргүүцэх юм бол Бурхан шүүнэ. Гэр бүл ч гэсэн мөн адилхан. Гэр бүлд гэр бүлийг Бурхан бол босгосон байгаа. Бид нэр эцэг эхтэйгээ уулзна гэдэг маань. За эцэг эх минь хоорондоо биендээ хайртай учраас Бурхан дотор энэ хоёр хүн маань уулзсан. Тэгээ та бид бүгд эцэг эхээсээ төрсөн. Тэр гэр бүлч гэсэн гэр бүлийг ч гэсэн хүлээн зөвшөөрөө эцэг эх болон аав болон ээжийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөө хэрвээ хүүхдүүд эцэг эхийнхээ талаарх эрх мэдлийг эсэргүүцэх юм бол хэн шүүн гэж байна? Бурхан шүүнэ гэж хэлж байна шүү дээ. Ром номын 13:1 дээр яагаад тэгэхээр бүрхэн бүхэл эрх мэдлүүд Бурханаас гардаг гэж хэлсэн шүү дээ. Бурханаас гадуурх эрх мэдэл гэж үгүй гэж хэлж байна. Тэгэхээр бид нар энэ нийгэмд ажиллахдаа ч гэсэн би өөр тэр нөхцөл байдлыг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сүм чуулган ч гэсэн мөн адилхан. Хэрвээ та нар буруу зүйл хийх юм бол яах вэ гэдгийг тал дээр Бурхан энэ дээр бол хэлж байна шүү дээ. Илч Паулаар дамжуулаад за 4-ийг харъя. За би энийг уншаад тайлбарласаа 2-оос за 1-ээс эхлээд уншия. Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагдаг. Амен. Бүхэл эрх мэдлүүдийг Бурхан тогтоодог гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд дараа эрх мэдлүүд тэгээд эрх мэдлүүдийг эсэргүүцэх чинь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөө шийтгэл хүртэх болно. За 3 дээр харахын 3-4-ийг би бас та бүдэд тайлбарлаж өгье. Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдгүй, харин мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээсээ айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлдэ та түүнээс магтаалыг хүртэх болно. Тэр таныг сайн сайхны төлөө Бурханы үйлчлэгч юм аа. Хэрвээ та муухайг үйлдвэл айхтун элд тэр дэмий зүгээгүй шүү. За улс үндэстэнд ямар нэгэн буруу зүйл болоход бид нар бослого усгах жагсаал хийх болохгүй. Бидний хийх ёстой зүйл бол залбирах хэрэгтэй. Та бүгд яагаад амен гэж хэлэхгүй вэ? Амен. Амен гэж хэлэх хэрэгтэй. Энэ бол миний үг биш, Бурханы үг. Бид нэр хувь хүн болгон тэр муу гэж ярих боломжтой ч харин бид нар болохоор тэр хүмүүстэй ярьсны хэрэг байхгүй. Улс үндэстний ерөнхийлөгч, улс үндэстэн удирдагч нар буруу зүйл хийх юм бол бид нар залбирах хэрэгтэй. Дотроо болвол тэр бол муу хүн гэж бодох боловч тэгж харин тэр хүмүүсийг бол бүү эсэргүүцье гэж хэлж байна. Харин тэгэх юм бол надад бол шийтгэл ирнэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Та эрх мэдлүүдээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үлдээ та түүнээс магтаалыг хүртнэ. 4 тэр таны сайн сайхны төлөө Бурханы үйлчлэгч мөн. Тэгэхээр Бурхан шүүхтээ тэднийг Бурханы арслангаар удирднаа гэдгийг хэлж байна. Хэрвээ та муухайг үйлдвэл айхтун элдийг тэр дэмий зүгээгүй. Тэр бол муухайг үйлдэхтээс Бурханы уур хилэнгийн өшөөг авч түүний үйлдэгч мөн.
그랬어요. 아멘. 그러므로 굴복하지 아니할 수 없으니 Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус мөн бүс чанарынхаа учир захирагдах хэрэгтэй. 이걸 여러분들이 좀 잘 이해하시고 Энийг бол та бүх сайн ойлгож сайн дагаж ирэх юм бол сайн байна. Улс үндэстэн гэр бүл эргэн тойрны хүн сүм чуулганд яаж хийж үйлдэх талаар Илч Паул бол энэ дэр маш тодорхой хэлж байна шүү дээ. 그래서 Тийм болохоор 모든 권위는 ийм учраас та нар ч гэсэн 할 수 있잖아요. 내가 지금 순종하고 있는지 안 하는지를 알 수 있다는 거죠. 그래서 순종하라. тийм учраас бурхан дуулууртай бай. За 6 дээр ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг учир нь 공세를 바치려도 바치라는 겁니다. тэгэхээр та нар ч гэсэн татвар төлдөг учир нь захирагч нар бурханы зарцснаар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм аа. Амен. Тэгэхээр бид нар энийг хийх хэрэгтэй. 예수님께서도 한번 Есүс ч гэсэн нэг удаа хэлсэн шүү дээ. 세금을 바치는 것이 가이사에게 За тэгэхээр Кайсад татвар өргөх нь 뭐라고 말씀해? 가이사에게 зөв гэсэн тэгтэл тэр 바치라는 겁니다. бурхныхыг бурханд өрг Кайсагийн зүйлийг Кайсад өргөө гэж хэлсэн шүү дээ. Тэгээ бурхны бүтээсэн бүхий л эрх мэдэл гэдгийг бол бурхан тогтоосон бөгөөд тэнд бол дуулууртай бай гэж бол энд үгээ өгч байна. Харин нэг зүйл 신앙에게 많은 굴복이 있습니다. итгэлийн амьдрал дотроо 말씀드릴게요. 그래서 한 나라에는 임금이 있고 그 나라에 нэг улсад хаан байна. 그런데 Тэр хаан бол эрх мэдэлтэй 아무리 지식이 있다 хичнээн мэдлэгтэй хүмүүс байсан ч гэсэн 임금이 지식 모자랄 수 있죠. за хаан бол мэдлэг дутуу байх боломжтой харин тэр толгой сайтай хүмүүс мэдлэгтэй хүмүүс тэр өөрсдийнхөө толгоогоор тэр хааныг бол үл тоож болохгүй. 그래서 안 된다. 자기가 임금보다 지식이 많아도 Тэр хаанаас ч илүү мэдлэгтэй байсан ч гэсэн хааныг хүндэлж чаддаг байх хэрэгтэй. 눈 드세요. 말씀 잘 들으셔야 돼요. Үгийг сайн сонсох хэрэгтэй. 여러분들이 말씀을 듣는 것도 Та бүгдийн сонсож байгаа энэ үг би энэ үгийг бэлтгэхдээ маш их 준비합니다. олон цаг ордог. 준비하는 사람도 있는데 들어줘야지. За тэгэхээр бэлдэж өгсөн би энэ үгийг бэлдэж өгч байхад та бүгд бас сонсохыг хүсэж байна. 자기 임금보다도 지식이 많아도 어떻게 지식이 Тэгэхээр өөрийнхөө хаанаас ч илүү мэдлэгтэй байсан ч гэсэн тэр хааныг бол хүндлэх хэрэгтэй түүнийг үл тоох юм бол 사형이 된다. за тэнд бол бурхан шүүн гэдэг хэлсэн. 임금이 있는 그 Тэр 당시에 цаг үед тэр хаан байсан тэр цаг үед тийм байсан. 이스라엘 백성이 Израилийн ард түмэнд бурхан 달라고 했을 때 Израилийн ард түмэнд хааныг өгч гэхэд бурхан үгээ хэлсэн. Юу гэж хэлсэн бэхээр би та нарт хааныг өгөх юм бол хааны эрх мэдлүүд ийм гэж хэлсэн. Хүүхдүүдийг чинь дайнд авч явна мөн хоёрт та нарын мөн татвар авна. 징수한다. 그다음에 재판할 때 Шүүхтэй тэр бүхий шүүлт гэдэг мэн тэр хаанд эрх мэдэл байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд та нар бол хааныг бөө хүсэ гэж хэлсэн боловч тэгээд хааныг бол сүлд нөгсөн шүү дээ. Тэгээд Саул бол анхны Израилийн хаан болсон. 그래서 우리는 이것을 Тэгэхээр бид нар энийг бол сайн мэдэх хэрэгтэй. 가정도 마찬가지입니다. Гэр бүл ч гэсэн мөн адилхан. 윗사람이 누구죠? Гэр бүлийн тэр толгой нь бол аав хүн байгаа. 가정에서 부족하더라도 Аав дутуу байсан ч гэсэн 아버지의 권위를 무시하는 тэр аавын эрх мэдлийг үл тоох юм бол тэр гэр бүл бол болохгүй. Бурхан ингэж өгөөд байхад 권위가 аавын эрх мэдэл 하나님이 정하신 거라고. мийг бол бурхан тогтоосон. Аамен. 아버지의 그 가정의 질서에 Тэр гэр бүлийн дистралд гэдэг мэн аавын тэр эрх мэдлийг тогтоосон юм бэхээр бурханы өгсөн. Тийм болохоор 여러분들 옛날에요. дээр үед 우리는 부모에게 참 순종을 бид нэр ээж аавдаа маш дуулууртай байсан. Бид нэр ертөнцид гарч ажиллахдаа ч гэсэн тамхи татаж байх юм бол настай хүмүүс явах юм бол 이러면 우리가 다 도망갔어요. тэгээд та нар яагаад тамхи татаа гэдэг тэр залуу хүмүүс тамхи татчих юм тэр настай хүн бол та нар гэж хэлэх юм зүхтаадаг. Одоо энэ 20 настай хүүхдүүд бол ямар муу байна. Тэр настай хүмүүсийг бол 좀 이렇게 화가 났다고 해서 주먹질을 하고 한다는 것은 이게 피해가 настай хүмүүс рүү бол шууд гардаалаж шүү дээ. Энэ бол буруу. 하나님이 그를 축복하지 않아요. Бурхан бол тэр түүнийг өрөөхгүй тийм болохоор 저 자녀들이
교회 안에서 тэр хүүхдүүд бол сүм чуулган дотор үүсэх шалтгаан гэдэг мэн одоо энэ ертөнц 다 무너졌어요. болоод бүгд нуурж унсан. Дистралал сургуулийн бүхэл тэр дистралал бүх зүйл байхгүй цэрэг ч гэсэн мөн бүгд нуурж унсан. Цэрэгт байгаа хүмүүсийг хараад энэ цэргүү мөн үү цэргийн айр мөн үү гэж хардаг. Одоо ганц үлдсэн зүйл юу вэ? Сүм чуулган байна. Бурхны өчигдөр өнөөдөр ч мөнхөд нэг байна. 2000 жилийн хэлсэн үг өнөөдөр ирээд нурж унаагүй. 2000 жилийн өмнө хэлсэн тэр үг тэр тестаралал тэр бурхны тэр тогтоосон зүйлүүд өнөөдөр ч гэсэн байна. Тийм учраас миний хувьд бол энэ үгийг бол бат итгэлтэйгээр би та бүгдэд хэлж байна. Энд байгаа хүүхдүүдэд ч гэсэн би хэлж байна. ертөнц ийм байгаа ч гэсэн бид нар бол бурхан байгаа учраас бурхны хэлсэн үгэнд дуулууртай байх хэрэгтэй гэд гэр бүл рүүгөө очин хүүхдүүд эцэг ихтэй дуулууртай байх хэрэгтэй бөгөөд эцэг ихээ бол сайн хүндлэх хэрэгтэй. Хинээс болж вэ гэхээр бурхны тэр тогтоосон эрх мэдлээс болж бурхан үгээ өгсөн учраас бид нар дуулууртай байж гарах хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ цаг үед бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрч гэр бүлд аавын тэр эрх мэдлийг байр суурийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Библийг харах юм бол бурхан эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээсэн гэж хэлсэн. За энэ ч гэсэн мөн дистралал бурхан Адам Яваг цуг бүтээх байсан ч боловч харин тэгээгүй шүү дээ. Адамыг төрүүлж бүтээгээд дараа нь бол Яваг бүтээн гэдэг маань энэ бурхны дистралал. Тэгэхээр тэр гэр бүлд бурхан бол эмэгтэй хүний хийж байгаа ажил болон эмэгтэй хүний хийж байгаа ажлыг хүртэл бурхан бол хэлж өгсөн байгаа шүү дээ дистралалтай. Тэгэхээр энэ Библи гэдэг мэн бурхны мэрэгэн ухаан мэдлэгийн үг байна. Гэр бүл дотор эмэгтэй хүний хийх ажил, эрэгтэй хүний хийх ажлыг бол маш тодорхой мэдэх юм болвол тэр гэр бүл маш их үзэсгэлэнтэй бурхны өрөөлийг авсан гэр бүл болно гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энийг харах юм бол нэг гэр бүл эхнэр нөхөр хоёр байна. Гэхдээ эмэгтэй хүний хийж байгаа ажил, эрэгтэй хүний ажил гэдэг маань тэр бүтээснийхээ дараа Адамын хийх ажил болон Евагийн хийх ажлыг бол маш тодорхой ялгаж өгсөн, тогтоож өгсөн. Тэр өнөөдөр манай сүм чуулганы ханыг ойлгон хийж үлдэхийг Есүсийн нэрээр өрөөж байна. Энэ бол бурхны гайхамшигтай мэдлэг мэрэгэн ухаанаар бидэнд үгийг өгч байна. Эмэгтэй хүн гэдэг маань бол эрэгтэй хүнд туслагчаа гэж хэлсэн шүү дээ. Эмэгтэй хүн дахиад хэлэх юм бол эмэгтэй хүн эрэгтэй хүний туслагчаа. Эрэгтэй хүнд туслуулахаар эмэгтэй хүнийг бүтээсэн. За өнөөдөр бид нар үгийг дахиад харъя. Ром 13-ыг харах юм бол 여자는 남자를 돕고 그다음에 자 우리 본문으로 돌아갑시다. 본문 디모데 за 1-р Тимот ном 디모데전서 2장에 보면은 2-ыг харах юм бол 자, 여러분들 오늘 이 말씀 듣고 여자분들이 За өнөөдөр энэ үгийг сонсоод эрэгтэй хүн эмэгтэйчүүд та нар энэ эрэгтэй хүн суурьтай яриад байна гэж бодох хэрэггүй шүү. Та бүгд сайн сонсож шийдвэр гаргах хэрэгтэй. Эмэгтэй хүн хийх ажил болон Тимот 1-р Тимот номын 11-ийг харъя. 1-р Тимот номын 2-ын 11 дээр за 10-аас эхлээд харъя. Бурханаас эмэгч эмэгтэй зохистой сайн үйлсээр чимэгтэн эмэгтэй хүн дуугүйгээр за нэгт нь эмэгтэй хүн дуугүйгээр бүрэн иргэшэл доор суралц.
그다음에 Дараа нь 12절에 보면 12 дээр 여자의 харин эмэгтэй хүн заах эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй 자, бай. 한 가정에 남편이 За нэг 있고 гэр бүл дээр нөхөр байна, 아내가 있죠. эхнэр байна. 여인이 할 일은 Эмэгтэй хүний хийж байгаа ажлыг 남자를 주관하지 말라는 거예요. эрэгтэй хүн бол хийх. 가르치지 말라는 거예요. Эрэгтэй хүн бүү заа гэдгийг хэлж байна. 이게 Энэ 딱 가가지고 못을 박아놨어요. ерөөсө хадаад тавьчихсан байна. 남자를 도우라는 Тэгэхээр эрэгтэй хүнд эмэгтэй хүн тусалж харин эрэгтэй хүнийг бүү заа, бүү удирд. 제가 서두에 말씀드렸죠. За би урд нь бас та нарт хэлсэн. 다른 건 다 그렇게 해야 되는데 단 한 가지는 Нэг зүйл, 하면 안 되는 게 있어요. нэг бол хийхгүй байх нэг зүйл байна. Тэр итгэл. 신앙 문제만은 Итгэлийн асуудал дотор итгэгч биш нөхөр байх юм бол дагаж явж болохгүй. Бид нар энэ гэр бүл дотор амьдарч байгаа хэрнээсээ бид нар энэ ертөнцийн амьдарч байгаа хэрнээсээ эмэгтэй эрэгтэй ажлуудыг бурхан тогтоож өгсөн. 가르치지 말라. Эрэгтэй хүнд бүү цаа, эмэгтэй хүн бол дуугүй суралцаа гэж хэлсэн. Болохоос биш итгэдэггүй эрэгтэй хүнийг дагаж итгэлгүй амьдралаар бүү яваарай гэж хэлж байна. За тэгээ эмэгтэйчүүдийг бурхан үл тоож байна. 거의 한 50년 За би бол их нэртэйгээ 50 гаруй жил амьдралаа. Би 72 онд хуурам хийсэн юм чинь 82 92. За тэгээд ер нь 50 жил амьдарсан бай. За миний ихнэр тэр хойно сууж байна. Маш их талархж байгаа зүйл нь. 아침에 다 와. 기도하면서 눈을 감고 생각하니까 За би үнэхээр өглөө залбирч байгаа бодлоо. 오랜 동안 신앙생활을 하고 가정생활을 하면서 Итгэлийн амьдралаар амьдраад би 설교를 하기 위해서 생각을 해봤어요. за би энэ номлыг хийхин тулд эхнэрийнхээ хийж байгаа зүйлүүдийг би бодлоо. 나를 돕기 여자는 돕는 배필이라고 했죠. За тэгэхээр эмэгтэй хүн надад эмэгтэй хүн туслагч гэж хэлсэн. 했지 나를 앞선 적은 내 기억으로는 단 한 번도 없어요. За тэгэхээр надад миний ихнэр тусалснаас хойш миний өмнө бол гарч байсан удаа байхгүй. Тэгээд миний ихнэр бол юм ярьж байгаагүй юм үгүй. Миний намайг буруу зүйл хийхэд бол эзэн миний ихнэр бол 배필로서 조언을 했어요. надад бол сануулж байснаас намайг бол захирч байгаагүй. 여자의 위치는 조언하는 거. Тэгэхээр эмэгтэй хүний байр суурь гэдэг маань тэр эмэгтэй хүний хэлж байгаа тэр зүйлүүдийг бол бас сонсох хэрэгтэй. Эмэгтэй эрэгтэй хүний байр суурийг Илж Паул Тимотед бичсэн загтал байна шүү дээ. Тэгэхээр энийг бид нар бодоод за миний хувьд пасторын хувьд үйлчлэлийг 33 жил хийсэн бөгөөд би насан туршдаа им их нэртэйгээ хамт байсан. Миний ихнэр надад яаж хийж үйлчлэв гэж бодлоо. Тэгтэл намайг бол захирч байсан удаа нэг ч алга, надад зааж байсан удаа ч алга, намайг дагаж ирсэн. Гэхдээ надад бол маш сайн тусалж байсан. Маш их тусламжийг бол өгсөн. IQ도 우리 사람이 훨씬 높습니다. За тэгээд манай эхнэрийн сэтгэн бодол за тэгээд номыг ч гэсэн надаас илүү уншсан. Түүний толгой бол маш сайн. 내가 이 여자를 선택해야 되겠다. 저는 그런 생각을 했다고 해서 Миний эхнэр ном их уншдаг учраас би энэ эхнэрийг бол сонгосон. 될 때도 있어요. За би ярих юм бол эхнэрийг гүйцэхгүй байдаг. Гэхдээ 또 나타내지 않고 надад бол тэр болгоно хэлээгүй. IQ가 манай эхнэрийн 얼마라는 얘기를 하고 친구가 그 얘기하더라고요. толгой ямар сайн бэ гэдгийг бол найз нь надад хэлсэн. Яагаад 그거 제가 알죠. 그러니까 намайг эвгүй байдалд оруулах байх гэд хэлээгүй. Тийм учраас нөхрүүдээ бүү захираа харин нөхрийн хажуу талд бол туслаа гэдгийг хэлж байна. 분위기가 좀 싸늘해지네. Нөхцөл байдал жоохон сонирн болж байна. 그러나 제가 여자분의 입장을 좀 말씀 지금 드리겠습니다. Би эмэгтэй хүмүүсийн байр суурийг одоо та бүгдэд хэлье. Эмэгтэй хүний байр суурь гэдэг нь юу вэ? 여러분들 나는 우리 어머니하고 아버지하고 Би аав ээжтэйгээ би та бүгдэд бас урд нээсэн. 40 за ээж авттайгаа би амьдраад миний аав бол 반말을 하는 걸 난 들어본 적이 없어요. миний аав ээжэд ямар тийм 우리가 아버지가 муу юм ярьж байгааг би бол сонсоогүй. 배움이 없는 분이지만 Миний аав бол сурсан зүйл байхгүй байсан. Гэхдээ ээжийн доор бол нэг нэгэнгүү тэр үгэнд нь орж байсан. 그 동네에서 굉장히 효자였다. Тэгээ тэр 동네에 몰려 죽을 뻔했는데도 газарт 우리 아버지 효도를 잘했어요. амьдарч байсан тосхондоо бол аав маань маш их нэр хүндтэй байсан. Харин ээжийнхээ талаар 왜 그걸 안 하냐면은 우리가 нэг ч юм уу тийм үг хэлж байгаагүй. 좀 하잖아요. За манай 우리 아버지가 확 해요. ээж 왜 тэгээд 7 хүүхэд төрүүлсэн. 내가 알아서 하는 거지 너가 왜 그렇게 Тэр миний аав болохоор ээжийнхээ талаар бид нар гомдлоход аав маань бол уурладаг. Би их нэртэй ингэж хэлхээсээ та нар битээ ээжтэй юм яриадэ гэж хэлж байсан. 또 배움은 없었지만은
Миний аба сурсан зүйл байхгүй ч гэсэн тэр хүний хувьд бол бүгдийг ойлгож ээж минь маш их тусалж байсан. 실제로 성경에 보면요. Тэгэхээр Библийг харах юм бол 족보가 있지 않습니다. 여자는 족보에 있지 않습니다. 그런데 그 족보보다도 더 큰 것이 있다는 걸 아셔야 돼요. за тэгээд эмэгтэй 우리 хүн 한국 사람들은 солонгос хүмүүс 안주인이라고 합니다. болохоор манай гэрийн хүн гэж хэлдэг. За тэгээд эрэгтэй хүнийг бол гадаах эзэн гэж хэлдэг. Гэрийн гаднах эзэн гэж хэлдэг. Яг үнийг хэлэхэд бол эрэгтэй хүн бол хөлсөө гажуулан тэр нөхөр мөнгө олж ирэхэд тэр гэр дотор байгаа эхнэр хүн авдаг бөгөөд тэр бүхэл түлхүүрийг бол ихнэр барьдаг. Тэгээ гадаа байгаа тэр гадна ажиллаж байгаа эрэгтэй хүн бол мөнгийг хурааж ихнэртэй аваачиж өгнө. Эмэгтэй хүн болохоор тэр мөнгийг захирна. Тэр бүх түлхүүрөө тэр эмэгтэй хүнд байна. Тэгэхээр эрх мэдэл бол тэр эмэгтэй хүнд байна. Гэхдээ Библиэлд юу гэж хэлж байна вэ гэхээр Хуучин гэрээн дээр хуулийн дотор удирдуулж ирсэн. Тэр хуулийн дотор байгаа тэр багш хэмбэ гэхээр ээж. Эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүний байр суурь бол агуу. Израилийн ард түмэн болвол ерөөсөө ээжийн за Америкт бол эрэгтэй хүн Америк байх юм бол Америк үндэстэн болдог. Харин Израилийн хувьд ээж нь Израиль хүн байж ижил Израиль болохоос биш. Харин аав нь өөр үндэстэн байхад бол тэр хамаагүй. Тэгээ хар хүмүүс бол Израильчууд их байдаг. Яагаад тэгэхээр Соломонтой уулзаж тэгээд тэн байсан тэр эмэгтэй бол хар эмэгтэй байсан. За тэгээд тэр эмэгтэйчүүдээс гарсан хүмүүс эмэгтэй хүмүүсийн Израилийн эмэгтэй хар эмэгтэйс төрсэн учраас эдгээр бол хүүхдүүд нь Израильчууд болсон юм байна. За тэгээд хятад юудын хүмүүс ч байсан. За Израиль эрэгтэй болон хятад эмэгтэй төрөөд тооноос гарсан эмэгтэй хүмүүс бол бүгд Израиль хүмүүс болсон юм байна. Тэгэхээр хэмжээгээрээ энэ эмэгтэй байр суурь гэдэг мэн хуулийн дотор бол анхны багш бол тэр эмэгтэй хүн ээж хүн. Тэр ээж хүн бол яаж хийж вэ? Израильд хүүхэд төрөх юм болоо тэр Библийг Бурхны үгийн дагуу бол ээж нар хүүхдүүддээ заадаг. Тийм болохоор Израилийн үндэстэн шиг тийм сайн сургагдсан улсууд байдаг. Тийм болохоор Нобелийн тэр 30% нь бол Израиль бас гардаг байна. Нобелийн шагналыг 30% нь бол Израильчууд авдаг юм байна. Тэр зааж байгаа анхны тэр багш нь бол ээж нар байдаг юм байна. Тэгэхээр ээж хүний байр суурь гэдэг нь ямар чухал вэ? За тэгэхээр эрэгтэй хүний байр суурь, эмэгтэй хүний байр суурь, аавын байр суурь, ээжийн байр суурь гэдэг нь ямар их чухал вэ гэдгийг бол энэ дэр хэлж өгч байна. Хайртай итгэлийн дүүсээ та бүгд ч гэсэн энэ үгийг сонсоод сум чуулганд гэр бүлдээ улсад бид нар тэр дистралыг бол сайн дагаж үлдэх хэрэгтэй. Энэ бол итгэлийн дистрал. Би сая та бүгдэд хэллээ. Энэ дистралыг эсэргүүцэж Бурхны тогтоолыг эсэргүүцэх юм бол Бурхан биднийг шүүнэ гэдгийг заавал мэдэх хэрэгтэй. Тийм болохоор бид нар гэр бүлдээ аав ээж биеийн дистрал байна. Ээж энэ нөхөртөө туслагч мөн. Библийг харах юм бол ингэж хэлж байна. Цагийг явсан байна гэхдээ сонсъё. За ээжийг бол хайр гэж хэлсэн. За тэгээд эхнэр нөхрийнхээ хайрыг авсан. За тэгээд эхнэр нь нөхрийгөө хайрлж нөхөр нь эхнэрээ хүндлэх хэрэгтэй. Тэгээд дуулуур бол хайр эхнэр нь хайрлаж нөхөр нь нөхөртөө дуулууртай байсан шиг Есүсийн зовлон дээр тэр үгсэн тэр
хайр дотор бид нар байна. 남자가 할 일과 여자 할 일을 짤막하게 지금 시간이 저쪽에 За тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэр 2장 8절이라고 그랬어요. 2-ын 8-ыг бүгдээр 이게 харъя. 이제 결론입니다. Эцсийн шийдвэр нь 디모데전서 2장 8절. 1-р Тимот номын 2-ын 8. 자, 제가 읽어볼게요. Би уншия. Иймд би за энэ эрэгтэй хүмүүсийн хийх ажил гин. Иймд би ирчүүдийг уур хилэн маргаангүйгээр ариун гараа өргөж газар бүрд залбираасаа гэж хүсдэг. За эрэгтэйчүүд над руу харахгүй юу? 남자의 그 위계를 Эрэгтэй хүмүүсийн 가만히 있어야 되느냐? 아닙니다. 절대로. энэ эрх мэдлийг авч явахын тулд эрэгтэй хүмүүс юу хийх вэ гэхээр нэгтэн залбир гэж хэлж байна. 남자는 기도하는 거예요. 기도. 그래서 하나님과 깊은 관계를 Эрэгтэй хүмүүс болохоор Бурхны өмнө залбирч Бурхантай гүнзгий харилцаатай бай. Ерөөсөө Бурханд бол заавал дуулууртай байж Бурханд алт эрийг өргөж 하나님의 종으로서의 충성을 하라는 겁니다. Бурхны үйлчлэгчийн итгэгчийн хувьд бол Бурханд бүхэл зүрх сэтгэлээ өргөө. Энэ бол Бурхны хийх ажил. Харин эмэгтэй хүний хийх ажил нь юу вэ гэхээр тэгж хийж байгаа Бурхны тэр итгэгч эрэгтэй хүндээ туслаа. Энэ бол туслагч. 자, 다시 말씀드릴게요. 자, 남자는 할 일이 뭐냐면은 Эрэгтэй хүний хийх ажил юу вэ гэхээр нүдэнд харагдахгүй тэр Бурхны сүнслэг эрх мэдэл нүдэнд харагдахгүй тэр Бурхны 남편이 세우는 겁니다. тэр хүч чадлыг нөхөр босгоно. Дахиад хэлье. 하나님 눈에 보이지 않아요? Бурхан бол нүдэнд харагдахгүй. Гэхдээ тэр Бурхны тэр сүнслэг эрх мэдлийг хэн босгох вэ гэхээр эрэгтэй хүн босгоно. 기도하고 Залбирч 하나님과 깊은 영적 Бурхантай сүнслэг харилцаатай байж Бурхны үнд дуулууртай байгаа тэр дөрхийг бол гэр бүрдээ харуулах хэрэгтэй. Харин тэр нөхрийн эрх мэдлийг бол 남편의 нэмэгтэй хүн туслана. 부인이 남편의 권위를 세워주는 겁니다. Тэр эрэгтэй хүндний хажууд бол эхнэр хүн туслана. Тэгэхээр зарим гэр бүл дээр очих юм бол 너무 이렇게 되겠구나. энэ гэр бүл үнэхээр ягаад ийм байна гэмээр хатын гэр бүлүүд байдаг. За тэр 자녀들 다 불러놓고 эхнэр нөхөр хоёр хоорондоо муудалцаад ингэж хэлнэ. 내 아버지 꼬라지가 Чиний аав ээжин тэр байж байгаа байдлыг та нар мэдж байгаа үстэй гээл 남편을 өөрийнхөө нөхрийг тэр хүүхдүүдийнхээ өмнө тэр нөхрийнхөө талаар бол бүгдийг хэлнэ. Чиний аавын байж байгаа чи бол чамайг харах бол чи энэ аав шиг адилхан аавгаа дөрөөсөн. Чиний аав чинь үнэхээр сайн сургууль төгсөн мэдлэгтэй мө мөнгөтэй мө гэж ерөөсөө тэр дистраалыг ба шууд нурааж байна. Эхнэр тэр тэрийг хүлээж авах уу? Тэр өөрөө эргүүлээ тэр үгээ өөр тэр хүлээж авна шүү дээ. 오늘 하여튼 분위기가 좀 싸한 것 같아요. За өнөөдөр энэ нөхцөл байдал жоохон сонирн байна. 굉장히 중요하고 Энэ маш чухал. 축복을 받을 수 Та бүгдийн өрөөлийг авах зам та бүгдийн нөхөр дутуу байсан ч гэсэн үнэхээр түүн залбирч Бурхантай харилцаа нэг байж Бурхныг дуулууртай байх тэр нөхрийг дутуу байж за сургууль төгсөөгүй байсан ч гэсэн ажиллаж байгаа мөнгө байхгүй ч гэсэн тэр нөхрөө өргөж хайрлж босгох хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар ч гэсэн хүүхдүүд маань ч гэсэн 우리 어머니가 миний ээж 대단한 분이에요. тэгэхээр сайн ээж 여러분들 제가 목회를 하면서 гэж бодно шүү дээ. За би бол пасторын үйлчлэлийг хийж байхдаа ээжийн талаар маш их ярьж ирсэн. 우리 어머니 외할아버지가 변호사였어요. Миний ээжийн 유명한 변호사였어요. 정명님. бол өвөө нь мундаг өмгөөлөгч хүн байсан. 우리 아버지를 만나서 결혼했어요. Тэгээ миний ээж болохоор аавтай минь уулзаад хойром хийсэн. 세우려고 우리 아버지를 세우려고 Аав минь үнэхээр тэгж гайхамшигтайгаар 때로는 болоод босгох гэж. За тэгэл янз янзын аавын талаар бол гомдол яриад байсан. 신앙생활을 잘 못하니까 불편을 좀 하고 있지. 참 어머니가 아버지를 세우자는 거 모습. Ээж минь бол аав минь үнэхээр өргөсөн тэр төрхийг би маш их харж байсан. Та бүгд ч гэсэн бас тийм байх хэрэгтэй. 남편은 뭐를 해야 돼요? За нөхөр нь юу хийх вэ гэхээр эзний өмнө залбирч Бурхантай бол гүнзгий харилцаатай байх хэрэгтэй. Бурхны тэр сүнслэг хүч чадал дотор 세우고 그 남편의 영적 байгаа тэр сүнслэг хүч чадал дотор босгосон тэр зүйлд ихнэр хүн болвол тусалж босгож Бурхны дотор нөхрийнхөө тэр их мэдлийг тогтоох хэрэгтэй. 아멘 안 하면 그런 거 이러고 있습니다. 나는 그래도 안 그래도 못 하겠는데 이겁니까? 순종하세요. 순종하고.
반드시 한번 그렇게 해보세요. Та бүгд үнэхээр нөхөдөө сайн туслаарай, нөхөдөө сайн босгоорой. Тэгэх юм бол та нарт агуу өрөөл ирнэ. Амен. За бүгдөө босцгооно. 지금 오늘 사실은 오늘 설교하기 참 많은데 저 지금 시간이 돼서 제가 오늘 마치는데 교회에서도 똑같이 그렇게 해야 됩니다. 가정에서 똑같이 그렇게 해야 됩니다. Бүгдээ ч гэсэн бид нар бас устдаа ч гэсэн юм байх хэрэгтэй. Тийм бол эзний 자, 사랑하는 주님 앞에 우리 찬양을 받고 봅시다. 사랑하는 주님 앞에 우리 찬양을 받고